Миний хийх үг буруутай. Миний хийх үг чамд хайртай. Миний алдаж унсан үе болгон минь нулимстай. Ингээл энэ сошиалыг харж байхад ер нь нэг жоохон тийм орк дуу, гарал угсаан тодорхой, гарууд нэг бүх сухсан сумын төвийг хэрүүлээгээл одоолоод тах юм тий. Яанда. Миний хийх үг буруутай. Миний хийх үг чамд хайртай. Эдгээр нэг хөөрхөн басаа. Бяцхан амжилтандаа бачиурсан юм нийттэй. Чамаас 1000 дахин том чиний явсан замыг 10-20 жилийн өмнө туулсан хүн чамаагийн сошиалаар үзээл ивидээ хөрх юм энэ хавцаа юу юм байна. Тэг өрөвдөө сууж идэв шүү дээ. Жохон дарав хүн байгаа ч. Тэг аргач үлдээ сумын төвөөс орж ирсэн, аймгийн төвөөс орж ирсэн тийм ээ. Тэгээ хотод орж ирэл төм төжгөнж бум бужгинсан газар хот болцсон. Би тоолгүй яах. Энэ нийт ч хөрмөр биш. Яанда. Миний хийх үг чамд хайртай. Миний хийх үг буруутай. Миний алдаж унсан үе болгон минь нулимстай. Манай музейчч хөрх юм зайлвал. Жохон буруу замаар явцсан болохоос ш мундаг хөхөн шүү. Тэр хотын гаралтай хүмүүстэй хандаж хэлэхэд сумын төв амьдралч ерөөсөө л тэдэрнтэй явуулсан гэж тэрнийг зодсон гэж тэдний өхрийн гисэн гэж ингээл дандаа нэг юм бүх сухсан амьдрал байдаг шүү дээ. Өөр хийх ажил байхгүй. Сумын төв дээр нэг 3 л газар байд. Имлэг сургууль, захиргаа гэл. Тэгээд тэндээс нэг 5 цас орж ирнэ. Нэг хөдөөний малчд. Өөр ямар ч амьдрал байхгүй. Хамгийн л. Тэгээс Монголын сошиалд яагаад энэ сарин нөхдөд яваад байдаг вэ гэхээр нийт үзэж байгаа масс ч тэндээс орж ирсэн болохоор ч тэгээд тийм нөгөө нэг сурсан дассан хүүхэд байхаас тийм ээ идэж өссөн хоол гэдэг шиг сарсан дассан ховж өрөндөө дортой байдаг байхгүй. Тэгээл нэг тиймэрхүү юм ярьсан нэг жижигхэн гарууд л энэ тэгэл иймэрхүү яриа л гэж тийм дөө энэ дотор ч үзэгч юм алга. Тогтож харах ч юм алга яанда. За тэгээд монголчуудад бол ямар ч гэрэлгээ ирээдүй харагдахгүй байгааг бол би байнга лайвн дээр хэлж байгаа тийм ээ. Одоо яг нэг 20-30 жилийн дараа нэг боломж гарч иж болох юм шиг байна. Миний зүгээр бодож байгаагаар. Ягаад тэгэхээр одоо энэ хөдөөнөөс орж ирсэн тийм ээ хүнд гарууд чаа угаасаа заслахгүй шүү дээ. Тэдний хүүхдүүд чинь хотод төрж штэ тийм ээ. Тэд нар маань нэг 20-30 жилийн дараа том болоод ирнэ. Нэгт хоёрт бол урд нь яагаад ерөөсө боломж гардаг байсан бэ гэхээр хүн нэг хотод амьдраад нэг 20 жил болоод ирэхлээр аваа нэг жоохон юм ойлгодог тарих толгоон задартай юм шиг байна. Зарим нь бол тэр чигээр оркоор үлдчихэж штэ. Тэгэл яг нэг жоохон юм ойлгох гэж явж байгаад нэг бол чадар чинь нэг бол гадаад явчин тийм ээ. Тэгэл дахиад нэмээл хөдөөнөөс мянган хүмүүс ганц нэг нь ойлгосон байсан ч гэсэн нэг хүн энэ ч явахаар жихад цаана мянган хүн хөдөөнөөс ороод ирэхэр чи юу болох вэ гэж байгаас дарагчаад исэн байхгүй. Маста дарагчаад исэн байхгүй. Одоо зүгээр нэгд одоо Монголын хүн амын дийлийнх нь одоо энэ Улаанбаатар төвлөрсөн учраас тэдний үр хүүхдүүд гэдэг Улаанбаатарт гараад ирнэ. Тэд нар маань нэг 20-30 жилийн дараа жинхэнэ Улаанбаатарын унган тийм ээ. Арай нэг өөр сэтгэлгээтэй, арай нэг өөр хүмүүс гарч ирэх үеэр л Монголд гэрэлгээгээ гарч мэдхийн шүү. 90 энэ гэж худлаа яриад байх. Тэр үед ягаад гэрэлгээгээ гарах гэж байна гэхээр тэр үед хөдөөнөөс орж ирэх хүн байхгүй. Орж ирлээ ч гэсэн нөгөө нийт масс чинь хотын иргэн болцсон болохоор хөдөөнөөс яах вэ тийм үстэй. Мянган хүн хотод байж хаад нэг 10 хүн хөдөөнөөс 100 хүн хөдөөнөөс орж ирээд нөх их хотын хөгжилт гай шавар болохгүй шүү дээ тийм ээ. Тэр үед л тэгэхээр нэг гэрэл гарч магадгүй. За иймэрхүү байна да. Баярлалаа. Зайлцгаа гэж.